Метапиус дахин ачааллаа. Өнөөдөр та бүхэндээ Dante's Inferno буюу монголоор там руу Dante орснонгийн хар бараан төрлийн анимыг ярьж өгөхөөр шийдлээ. Нэг ангитай аним учир part 2 гэж байхгүй шүү. Нэр там гэж байдгүй. Та нар там руу очих уу? Үгсэн хойно гэх асуултыг өөрөөсөө нэг асуугаад үзье. За аним руугаа орцгоё. Манай гол дүрийг Dante гэдэг тэр 3 жилийн дараа гэртээ ирж байгаа нь. Яах гэж ирж байгаа вэ гэхээр хайрт их нэртэйгээ уулзах гэж ирсэн байх нь түүний нэрийг Beatrice гэвч Dante-гийн хувьд маш муухай зүйл түүнийг хүлээж байлаа. Түүний гэр бүлийн гишүүдийг аимшигтайгаар хороож алсан байдаг. Мөн хайрт ихнэр Beatrice-ийн гидсэн задарчсан амийн голтой байх нь л Dante очиж уулзнаа. Dante хайрт ихнэрийн гар дээрээ алдах үед түүний сүнс яг тэнгэр девочин руу нисэх гэж байтал хаанаас ч бүү мэд тамийн хаан гарч ирэн ихнэрийн сүнсийг аваад явчихна. Dante морой шүгэлтэн дуудаа тамийн хааны араас давхиж гардаг. Гэвч тамийн хаан Beatrice-ийг аваад тамийн хаалгаар ороод явчихна. Dante тамийн хаалгаар гарч ирж байгаа өгтлүүдтэй тулдаж хайртай хүнээ аврах гэсэн боловч хаалга хаагдчихна. Тун сонин. Тэр үед газар доороос гарнууд гарч ирэн Dante-гийн биен дээр түүний амьдрал тохиолсон чухал үйл явдлуудыг ойж орхино. Dante-гийн бие өвдөж байсан ч хайртай хүнээ там руу орохыг харсны явдал нь түүний биеийн өвдөлтөөс нь илүү Dante-г зүрх сэтгэлийг нь өвтгөж байв. Dante тэгтээ биен дээрээ өнгөрсөн түүхээ оюулж байгаа нь миний ойлгосноор бид нарын үүлийн үрд бид нартай үлддэг гэсэн утгыг агуулж байгаа гэж ойлгосон. Мөн Dante тухайн мөчид энгийн хүнээс илүү хүч тэнхээтэй болж тамийн хаалгыг нээж чаддаг. Гэвч тамийн хаан Beatrice-ийн сүнсийг аваад бүр тамийн гүн рүү өсөрчихдөг. Dante хайртууныхаа араас тамийн хааны араас үсэрнэ. Тухайн мөчид нэгэн хүнтэй Dante таарах бөгөөд Dante энэ үйл явдал яагаад болсныг Dante-д ерөнхийдөө бол хэлж өгнө. Beatrice үнэхээр л Dante-д хайртай байсан учраас тамийн хаантай тохиролцоо хийж Dante-г өхүүлэхгүй гэрт нь авч ирвэл би чамд сүнсээ өгөн гэдэг тохиролцоо хийсэн гэдгийг нь Dante-д хэлж орхив. Dante учрыг нь ойлгосон учраас тухайн хүнээс намайг Beatrice-ний чөлөөлөхийг зааж өгөөч гэж гуйдаг. Dante-гийн чин сэтгэлийг ойлгосон танихгүй залуу Dante тамийн байрлалыг нь ерөнхийдөө бол тайлбарлаж өгнө. Тамийн хааны цэргүүд ерөнхийдөө бол Dante лөө дайрна. Dante маш сайн тулаанч учир хаанаас ч мэдэхгүй нэг юм жад хөө сүлбүр хөө хоёр талтай нэг сэлэмтэй жад олон ер нь бол түүнийг амархан ялж орхино. Мөн сууж байсан ярддаг завь нь урагч байсан учраас бас устгаж орхино. Тухайн мөчид Beatrice буюу ихнэрийг нь болохоор тамийн хаан тамийн галаар шатааж сүнсийг нь бол ташлаан зовоож яадаг. Тамийн хаан бол тамдаа бол асар их хүчтэй. Тамийн хаан Beatrice чамайг зовох нь мянган сүнсийг тамлахаас та шалтгаан байна. Учир нь чиний сүнс бол ариун гэж хэлдэг. Мөн үзэгдэл Dante лөө шилжнэ. Dante тамийн нэг үр хөндөөсөн өгсөн хүүхдүүдийн хэсэг рүү ирсэн байдаг. Өгсөн хүүхдүүдийг Dante рүү дайрна. Түүнийг алах гэж оролдоно. Dante амжилттай заримыг нь устгаж хэтэрхий олон хүүхдүүд байсан учраас зугтаж өгсөн суут хүмүүсийн байдаг газар ирэв. Тэнд агуу суут хүмүүс байдаг. Аристотл, Платон гэдэл ер нь бол маш агуу сэтгэгчнэр байлаа. Тэгээд ер нь агуу сэтгэгч байлаа гэд тамд очихгүй гэсэн үг биш байх нэ. Тухайн хүмүүсийн нүгэл нь өөрийнхөө үнэн гэж бодсныг бүгдийг үнэн гэж бусад хүмүүсийг хуурсан явдал гэдэг. King Minos гэх ер нь аврах биет ер нь бол тэгж хэлдэг. Мөн бидний сүнсийг нь цээж рүү цовдлж шийтгэж байлаа. Тэр аврах мангасыг Dante тулалдан ялна. Dante гарыг нь дасцаж дарааг нь цовдолдог машинаар нь өөрийнх нь татсан мах болов. King Minos-ыг алж орхидог. Дараа нь Dante цаашаа явж байхдаа Beatrice-ийн тарчлах дууг сонсон цаашаа явах яаран явна. Beatrice баахан эмэгтэй хүмүүсээр дүүрэн хэсэгт ирэв. Тэд нар бол хүсэл тачаал гэсэн. Dante өнгөрсөн санах бөгөөд өмнөх нүглээ санана. Цэргүүдийг олзолсон эмэгтэйчүүдээс Dante хүссэн нэгээ авч зугаагаа гаргадаг байв. Мөн хоол өгч бусад хоригдлуудаас арай илүү дээр амьдрал өгнө. Dante тимч ариун нэгэн биш болтой. Dante тэгтээ тэр эмэгтэй адгуусуудыг ялаад цаашаа явдаг. Гэвч дараагийн тамийн хэсэгт тарган хүмүүсийг нэгэн авраг үт гэхэд хэцүү бас олон толгойтой үт ер нь идэж байдаг. Энэ үт нь ховдог шунхаг бэлэгдэж байгаа гэж би бодож байна. Dante-г авраг өчиг зүйл идэж орхино. Dante тамийн үтний зүрхийг нь олж байгаад алччихдаг. Харин дараагийн газар бол нийл алт байдаг. Магадгүй энэ шунал тачаалын хэсэг. Энд хэд их шуналтай хүмүүсийг алтаар дарж тамалдаг хэсэг байлаа.
авраг том машин тасалтгүй алт үйлдвэрлэж хүмүүсийг алтаар дарж ална. Дантигийн аав нь тэнд байдаг. Мөн аав нь маш их шуналтай. Данти хүүхэд байхдаа ээжийг нь маш их зоддог. Данти арай гэж аавыгаа зогсоож байсан өнгөрснөө санана. Дантигийн аав хүүхэдтэй маш их баялаг санал болгож өөртөө цуг үлдэхийг асууна. Данти гэвч саналаас татгалзав. Аавтайгаа тулдана. Аавынх нь хүч давуу байсан ч Данти ширүүхэн тулдаж байгаад зэвсгээ алдаж орхив. Данти тэгсэн ч гэсэн эцсийн мөчид аавыгаа халуун шингэн алтанд унгаж алж орхидгоо. Тухайн мөчид газар доороос маш олон гарнууд Дантиг барих гэж оров. Данти өнгөрснөө санаж маш олон хоригдолд хэрцгийг хандаж байсан гэдгээ ч санав. Угаасаа Данти чинь цэрэг байсан болохоор тэгин шүү дээ. Дайсныхаа хоригдлуудыг гэсэн үг байхгүй. Данти авраг биетийг хөлөглөж Тамийн хааны араас явсаар байлаа. Тамийн хаан улам цаашаа явж Данти унаж байгаа авраг биетийг шидэт галаар унгаж орхидгоо. Данти Тамийн хааны араас явсаар байгаа дахин нэг мөнхийн гал гэдэг газар ирж түүнийг хамгаалдаг Тамийн боолыг нь амархан алж орхив. Дараа нь дахин өөр Тамийн боол гарч ирсэн ч гэсэн дахиад Данти түүнийг алж чаддаг. Харин дараа нь Данти Тамийн хааны араас явж байгаад ээжийнхээ мөнхийн мод болж зовж байгааг олж харна. Яг л хөшөө шиг ээжийг нь мод болгочээ. Данти тамаар явж байхдаа тамаас хүмүүсийг суллаж чаддаг тийм шидэт зүйлтэй болсон учраас түүнийг ашиглан ээжигээ тамаас цаашаа явж байтал илсэн шурган дундаас Данти мөр зэрэгцэн туллаж байсан найз нь амьлаад гараад ирсэн. Найз нь шууд Данти лөө дайрч эхэлдэг. Данти ямар сонголт байсангүй. Тэр найзыгаа устгаж орхив. Тамийн хааны зорилго нь Беатрикстэй гэрлэх байдгийг Данти мэднэ. Данти гэрлэхээс өмнө очихгүй бол бүх зүйл оройтно гэдгийг мэдэж байсан учраас Данти яаран Тамийн хааны байгаа газар руу очив. Замд нь Тамийн хааны цэргүүд зөндөө байдаг. Данти бүгдийг нь устгаж очив. Гэвч бүх зүйл оройтсон байдаг. Беатрикс аль хэзээ Тамийн хаантай гэлжсэн бас дээр нь шолмос ч юм уу тэр нэг тийм чөтгөрийн бит болсон байдаг. Беатрикс Данти руу дайрч чи бол гим нүгэлтэй гэж буруутгаж байлаа. Тэр магадгүй буруутгахч болсон баг. Данти өөрт нь хайртай гэдгийг хэлж намайг уучлаарай. Чи бид хоёрын хайрыг эргэж сана гэж хэлдэг. Тэгэд намайг чи алсан ч болно гэж хэлэхэд Беатрикс өнгөрснөө санаж Дантид ямар их хайртай байсан гэдгээ санаж Дантиг уучлснаар Беатрикс буцаад хэвэн байдалтай шилжинэ. Тухайн мөчид Беатриксийг тэнгэр элчнэр харж уучлах зүрх сэтгэл тамд байх боломжгүй гэд тэнгэр элчнэр ирж Беатриксийг тэнгэр өөд авч явдаг. Тамийн хаан уурлаж Дантиг Тамийн харанхуй хүйтэн хэсэг рүү цөлж орхив. Данти хайртай хүн тамаас гарсанд маш их баяртай. Гэвч Тамийн хаан Дантиг устгахаар аимшигтай 3 толгойтой хувирал руу шилжинэ. Дантиг алах гэж байлаа. Данти рүү дайрах үед асар хүчтэй ханад Данти савагдаж орхино. Тамийн хаан намайг маш олон нэрээр бүх цаг үед хүмүүс дуудаж байсан гэд маш олон Тамийн хааныг бэлэгдэж байсан нэрсийг хэлнэ. Мөн Дантиг хандан чи миний Тамийн хоригдлуудыг нэгийг чөлөөсөн учраас чамайг энд би үрд тамлана гэж хашгирна. Мэдээж Тамийн хаан маш ууртай байв. Дантиг савж гарав. Данти тухайн мөчид Тамийн хааныг биеийн хүчээрээ дийлэхгүй гэдгийг ойлгож түүнийг би ялж чадахгүй учраас би гим нүгэлтэй учир гэдгээ ойлгоно. Тэгээд намайг уучлаарай гэж чин сэтгэлээсээ хэлсэн Дантийн биеэс асар хүчтэй гэрэл цацран Тамийн хаан чулуу болов. Данти дараа нь нөх рүү унах үед нөх нь гэрэлтэй байдаг. Тэр буцаад энгийн ертөнцийн рүү ирсэн байх нь тэрэ. Дантигийн биен дээр байгаа өнгөрсөн бэлэгдэж байсан ойсон улаан өнгөтэй утсуудыг Данти ингээд биеэсээ ингээд ураад тастаж хайдаг. Тэр улаан өнгөтэй өнгөрсөн дурсамжийг бэлэгдэж байгаа даав нь могоо болж хувирч орхив. Өөрийгөө уучлж өнгөрсөндөө хийсэн муухайгаа ойлгож зөв зүйл хийснээр Данти могооны гинжнээсээ суллагдж шинэ хүн болсноор нэг ангит аним маань энэ хүрээ туслаа. Доор комент хэсэгт анимын талаар бодлоо бичээрэй. Хэрэг миний видео таалагдж байвал лайк дарж илүү ихийг үзхийг хүсвэл subscribe дараарай. Каралын комент бичдэг хүмүүсийг би уучлж байна.